энэ баяр наадмын тэгш ойтой холбоотой бүхийн тоог нэмэгдүүлэх эрхийг ерөнхийлөгчд олгохоор нэг ийм хууль баг шиг юм тий. Зөвхөн миний асуулт юу вэ гэхлээр бид чинь одоо тулгар төрийн их Монгол улсын үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоос сэргээ мандуулсны ардын хувьсгалын тэгээ сая өнгөрсөн жил чинь бид нар бас арчилсан хувьсгалын гэж нэмсэн тий. Ингээд маш олон он жил одоо бид нар дурдаад байна шүү дээ. Тэгэд энэнийхээ аль гэж үзэж одоо тусгаалж ингэж хууль дээр зааж юу н яваад байх нь зөв юм уу? Одоо тэгээ дараад нь арчилсан хувьсгалын ингэж хамгийн сүүлд нэмэгдүүлсэнийг одоо тэгш ойгоор нь одоо ингэх хэрэгтэй дахиад одоо хуулийг гишүүд санаачлах уу? Одоо яг яах вэ гэдэг л ийм асуулт байгаад байна л да. Тэгээ ер нь энэ баяр наадмын тухай хууль баяр наадам дөхөөд ирэхлээрээ л ер нь ингээл нэг баахан асуудал үүсээд байдаг энэ засгийн газар шадар сайд дээр байгаад байдаг үл энэ чи юу лээ? Соёлын яам тэгтээ ингээл нэг шадар сайд юм шиг комиссаа хинэн чахлаад байгаа юу болоод байгааг нь мэддэхгүй нэг ингээл нэг засгийн газрын манлайлал ердөөс энэ сүүлийн жилүүдэд харагдахаа байлаа. Энэ хариуцах ёстой ажлуудаа засаг нь өөрөө сайн хариуцаад энэ асуудлуудаа оруулчих болдоггүй юм. Ингээд засаг нь өөрөө юм оруулж ирэхгүй болохоор гишүүд эн тэндээс юмнуудаа оруулж ирээд байгаа байхгүй юу. Нэг юм ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тэг яг энэ за яг одоо энийг одоо оруулах ёстой гэдээ одоо дэмжиж явна биз гэхдээ л одоо нэг тийм асуулт байгаад байна одоо. Нэгдүгээрт аль авиг нь гэх үү? Тэгээд ингээд нэг нэгээр нь ингээд яваад ах юм уу? Засагч одоо юу бодож байгаа юм болоо? За хариулт сайн зэрэг гүшүүний микрофоныг нэ. За би засгийн газрын өмнөөс бол одоо байр суурь хэлж чадахгүй нэ. Би яг зөвхөн Монгол Улсын үндсэн хууль заасан бүрийн эрх хөрөнд хууль санаачилж байгаа. За энэ хууль санаачлах асуудлыг би зөвхөн илэн далангуй л ярив. Манай ингээд үндсэн хуулийн шинэ үндсэн хуулийн айн барилдаанаар ч гэх юм уу манай тодорхой удирдлагууд бүх өргөн зочилдог. Энэ үрээндээ дандаа амлалтууд өгчдөг. За энэ бүхчүүдийг хүлээж авахтаа шийдвэрлэнэ гэж хэлчихдэг. Тэгээ хүлээлтүүд үүссэн байна. Тэгээ нэг талд нь ухарлаж энэ шийдэхгүй бол энэ асуудал чинь ингээл учиграал яваад байгаа байхгүй. Тэгэхээр би энэ асуудлыг яг бүхийн салбараараа бас удирдах гэсэн энэ асуудлыг жоохон ойлгодог хичээж байгаа хүний хувьд л оруулж ирж байгаа. За энэ баяр наадмаараа хэдүүлээ нэг тэнгэр сайхан бай, за эрүүл уруулгүй бай, хин эндээ нэг гомдол уруулгүйгээр энэ асуудлыг шийдэж ял гэдэг байдлаар ингэж орж ирж байгаа. Нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт энэ бүхийн тоог одоо 1024 барилдах уу 512 барилдах уу гэдэг асуудал дээр бол гол шалгуур нь үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9-1-р зүйл заассны дагуу их Монгол улс байгуулагдсны бүрдээ ардын өвсгөлийн хоёрыг л тохиолдуулж энэ 1024 барилдах уу 512 барилдах уу гэдэг шийддэг юм аа. Шийддэг хуультай. За бусад энэ одоо ойнуудыг бол дурддаг. Тулгар төр байгуулагдсны их Монгол улс байгуулагдсны бол энэ дээр орчиж байгаа. За араас нь одоо тусгаар тогтнол эрх чөлөөгөө сэргээн мандуулсны орж ирж байгаа. Ардын өвсгөлийн орж ирж байгаа. Түрүү жилээс бид нэр арчсан өвсгөлийн ойгоо бас дурддаг болсон. Бусад тэр одоо ингээд 5 ойг бид нар дурдж штэ. Энэ 5 ойгоос 2 ойгийг бид нар тухайлан одоо цохон тэмдэглэж энэ дээр нь тэгш ой гэдэг юм уу ач холбогдол өгж 512 руу 1024 барилдах уу гэдэг зүйлүүдийг шийдэж байгаа. Ийм л одоо зохицуулттай байгаамаа. Тэгээд төрийн тэргүүн үндэсний нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын ерөнхийлөгч учраас зарим энэ тэгш ойнуудыг бас ач холбогдол өгж барилдах 1024 барилдаж ач холбогдол өгж болох юм байна гэж үзэж байгаа. За би хууль дээр нь оруулаад 5 жил тутам 1024 барилдуулж болно. Тэгэхээр бас бүгчүүд маань цонхны үнэлэмж бас тэр хэмжээгээр буурчих гээд байна гэдэг ийм байдлуудыг яриад байгаамаа. Тийм учраас зарим энэ одоо үеүүдийн онцлогийг шалтгаалаад төрийн тэргүүн бас тодорхой санал хүсэлтийг аваа шийдвэрлэх гарцыг нь л нээж өгч байгаа. Ийм зүйл байна. За 10 цаг шүүн тодруулъя 1 минут. 5 ой бид нар одоо дурдж одоо мэдлэгийг хүртэл илгээдэг шүү дээ тий. Тэгээ яагаад хоёрын л одоо онцолж байгаа юм бэ? Нөгөө 3 ой нь одоо юу гэдгийг нөгөө ач холбогдлынхын шалгуураар нь одоо ингээд л аваад үзээд сурцсан юм аа гэж л одоо хин нэгэн хизээ нэгэн цаг тогтоосон юм шиг л ийм юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бусад 3 нь одоо тэгш ойгоор нь болохгүй гэж одоо хязгаарлаад байгаа нь хуульд өөрөөр одоо зөвшөөрснөөс бусад зөвшөөрөгдөөгүй эсвэл зөвшөөрөгдөөгүйгээс бусад нь зөвшөөрөгдсөн гэсэн л ийм одоо логик явж байгаа байхгүй. Тэгэхээр аль нэг одоо ойгийн
онцолж ингэж тавих нь одоо зөв юм уу? Зүгээр нийтлэгээр нь одоо эрхийг өгчихгүй байсан юм уу гэдэг ийм асуудлыг асуугаад байгаа юм. Тулгар төрийн байгуулагдсан их Монгол улсын үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоос сэргээн мандуулсны ардын хувьсгалын арчилсан хувьсгалын гэдэг 5% байна тий. Тэгээд ингээ хоёрын л авчаад байгаа байхгүй. Тулгар төрийнх яагаад тэгээ чухал биш юм? Тусгаар тогтнолоос сэргээн мандуулсан нь яагаад чухал биш юм гэдэг ийм асуултууд гарч ирэх болов уу гэж би зүгээр асуугаад байгаа юм. Сайн зэрэг гишүүний микрофоныг нэ хариулт. За аль нэг ойг бол чухалгүйгээр нь ерөөсөө дэнсэлсэн юм байхгүй. Энэ баяр наадмын харилцаа бол ерөн бол одоо төрийн уламжлал энэ явж ирсэн жишгийн эрх зүгээр явж ирсэн. 2003 онд л энийг хуульчилсан. Хуульчлахтаа л одоо ардын хувьсгалын ой их Монгол улсын ойг л тухайлан авж одоо энэ дээр нь одоо ямар одоо бүхий хувьд те 1024 барил туу 512 барил туу гэдэг одоо шалгуурыг тавьсан юм аа. Түүнээс биш аль нэг ойг бол одоо миний хувьд ч юм уу чухал биш гэж одоо дүгнэх болцоогүй. Энэ бас одоо хувь гишүүний хувьд энэ бол үн хуульчлах шаардлагагүй зүйл байсан байхгүй. Гэтэл 2003 онд хуульчлах шаардлагагүй зүйлийг нэгэнд хуульчилсан. Одоо хуулийн өрөөнд зохицуулагдж байгаа учраас хууль тогтоомж жи хүрээндээ л асуудалд хандж байгаа гэдэг зүйлийг бас танд бас хэлье. Тэгээд би бол одоо гишүүдийн өмнөөс хариулж чадахгүй шүү дээ. Одоо тийм хууль санаачлалт болохгүй шүү гэж хэлж чадахгүй. Чулуун билгийн лодоосон гишүүн